Хан төрийнхаа үндэсний телевизийг сонирхон үзэж байгаа хавтаа сайхан монголчуудаа морилын ирж байгаа сүрээр дарагч хэмээх гал морин жилийн мэндийг дэвшүүлж та бүхний минь сансан хэрэг өхөн садуу дотор шиг аривчхаа ерөөл дэвшүүлэн мэдчилье. За миний үе 30 гаруй жил үндэсний телевизээр тухайн мордын ирж байгаа жилийн байр байц шохом ямар байх уу гэдэг талаар ярьж хэвшсэн юм байна. Тэгэхээр энэ жилийн үед бол сүрээр дарагч гэж нэртэй жил байгаа. Тэгэхээр жил болгоно нэг ёгт нэртэй байдаг. 60 жил 60 удаад ёгт нэртэй. Тэр ёгт нэр нь тухайн жилийн ерөнхий агуулгыг илэрхийлсэн маягтай байдаг. Тэр агуулга илэрхийлсэн зүйл бол ном судар дотор төдийлөн бичигдэж байхгүй. Жаахан нандин нууц зүйл байдаг учраас багшаа шавьдаа дамжиж ирдэг уламжлалтай юм аа. Тэгэхээр миний багш Данжил Датуу санаа мод Эргүүл Сэцэн хааны хүрээний гол зурхааш байсан Шинжлэх ухааны академийн физик техникийн хүрээлэнгийн туслах ажилтнаас Балдангийн жамб гэж зурхааш багш маань надад айлтгата сүрээр дарагч хэмээх морин жил бол энэ төр улсын хэргийг анхаардаг номын хэрэгээс гаждаг төрийн хэрэгээс түүртүүлдэг улсуудыг хааны хацуу цааз хэсгэх ийм агуулгатай юм а гэж айлдсан юм а. Тэгэхээр энэнийг та бүхэн бас анхаарах нь зүйтэй. Тэгээ тухайн жилд бол одон зурхаан ёсоор тэр жилд хамгийн нөлөөтэй од гаригийн хөдөлгөөнийг тооцоолон бодоод тэрнийхээ үр хайлга ямар байх вэ гэдгээр жилийнхаа байр байцыг ярьдаг ийм уламжлалтай байдаг. Тэгэхээр тэр уламжлалын дагуу хамгийн гол нөлөөтэй тэр жилд гаригийн жилийн эзэн гариг гэж хэлдэг. Тэгэхээр жилийн эзэн гариг нь энэ жилийн хувьд сугар гариг байх юм. Сугар гариг байх болохтойгоо зэрэг нь сансан хэрэг сайн бүтэх, салуу дотроо ариужих, цагтаа хур ус буух, за сайн үнс өмөрөө дийлгэрэх гэсэн агуулгатай байх юм. Тэгэхээр тухайн жилд гаригээс гадна тухайн жилийн эзэн од гэж нэг зүйлийг хэлдэг. Тэр нь ямар учиртай өгтойгоо зэрэг хаврын амьсгал орсон өдөр тухайн газрын хуваар дээр 5 гаригийн нэг болох бархас бод гариг аль одондор харагчийн гэдгээр нь тооцоолн тэр одыг тооцоолж боддог. Тэгэхээр энэ жилийн хувьд бол өглөг тохин гэж нэртэй ийм од ургасан байгаа. Тэгэхээр өглөгт од ургасан учраас үр тариа цагтаа дийлгэрн хүнсний ногоо сайжрах номын үндэстнүүдийн ажил үйлс дийлгэрэх гэж хэлсэн байх жишээтэй. Дараа нь бол жилийн хаан гариг гэж хэлдэг. Жилийн эзэн гариг гэж бас ярьдэм. Тэгэхээр жилийн хаан гариг нь бол энэ жилийн хувьд бархас бод гариг байх юм. Бархас бод байгаа учраас ур цагтаа буух, бодол дайрлж энэ үйл сайн бүтэх. Ер нь альва үйл цаад дотор баг гарах ийм агуулгатай байна. Тэгээд тэр орд улгонд нар шилжиж орж байгаа ажигдагч тийм байна шүү дээ. Тэгтэйгээ зэрэг Монгол зурхаа бас ордны зурхаа өөрөөр хэлбэл 12 ордны ордоор тэр гаригуй зорчж байхад одод зорч гарагдахад ямар үр хайлгатай юм бэ гэдгийг гаргадаг байгаа юм. Тэр ёсоор бол энэ жилийн хувьд хойно арслан жинлүүр матрын ордонд байрлаж байгаа үед цагтбардаа тодорхой байж байгаа. Энэ үед бол ер нь аливаа үед эерэг сайхан нөлөөтэй байх. За байгаль цагуур сайхан хэвийн байх ийм байна. Дараа нь бол заагаас хумх мэлхий охин Кэлэнцгээд энэ орднуудад шилжиж байгаа өдөр энэ сар ордонд байгаа үед бол ер нь сайн муугийн магадлалгүй гэж байгаа юм. Тэгтэйгээ зэрэг сайн үйлс анхаарад бас түүнийг бүтээхийн тухайдад альваа тэр цаад дотхоор болох шалтгаан юу вэ гэдгийг бодоод биеийн сэтгэлээ сайхан анхааруулжтай бол зүгээр юм аа.
Хамгийн сүүлд нь бол өхөр хамт татах нум гээд гурван ордонд шилжих үед бас байгаль загвар юм уу? Тэр шим ертөнцтэй сөрөг муу нөлөөтэй юм байна. Жишээлх юм бол цас шамраг гаргах юм уу? Мөн дэр зогсох юм уу? Гам болох юм уу? Нэг талдаа. Нөгөө талдаа ямар нэг ажил үйлсийг хийгээд явах сэргэмж муутай байвал бүтэхгүй болох юм уу? Ийм болох учраас анхаарах хэрэгтэй юм аа. Хамгийн гол нь бол манай үзэгчид бас сонирхоо сурчсан хүмүүс асууж ил байдаг нэг зүйл бол тэр шороо өхрийн зурхаа гэж хэлдэг юм. Тэгэхээр энэ шороо өхрийн зурхаа гэдэг юм нь ер нь эртний 80-гийн гаралтай юм байна. Тэр тариалан жардам зориулсан юм байна. Тэрнийг Юнкэ үний хүрээний Өлзий Вацирим гэдэг хүн 17 дугаар зууны үед малчин монгол шуудад тааруулаад монгол газрын ховор дээр өхрийг яаж шинжих юм бэ гэж нэг зурхаа гаргаад тэр зурхаа ёсоор шилээ шинжилдэг. Түүгээр урахгүй хүрээ хийд дийлгээр байж явах үед тэр өхрийн зураг, өхөр хариулаач хоёрын зургийг датсан кэдийнхаа үүдэн дээр аваачаа тавьчихаа хөдөөний уусууд хариалгаж ирээд эргэл мөргөл хийхээ хажуугаар хараад нэг өхөр тийм байсан, тиймэрхүү болоход удаага очоо ярьдаг. Ийм монголчууд нэг зурхаан талаар ярих гэж байгаа юм аа. Тэгэхээр энэ жилийн үед бол өхөр хариулаач, өхөр хоёр гарна, өхөр хариулаач нь эдэр залуу хүн өснө хоошоогоо кийсэн баруун гутлаа өмсөө зүүн гутлаа баруун талдаа авчуулчихсан ногоон дээлтэй цагаан бүстэй онгосон шилбөр барьсан хүн өхрийнхээ урд яаруухан шиг гүйж явах юм. Энэ жилийн өхөр нь улаан биетэй эвэр сүүлч ихэн шар амаа ангаасан омруу ногоон ходоод нь көх дөрвөн ширэн цагаан ийм өхөр явж явах юм аа. Тэгэхээр энүүний цаана юу харуулдаг байгаа юм бэ гэж хэлдэг. Хүн нь бол хан төрийн үйл явдал, хүний үйл явдлыг харуулдаг. Өхөр нь улхтайгаа зэрэг жилийн дөрвөн улирлын байр байцыг харуулдаг. Ийм агуулгатай юм. Өхөр хариулаач яри. Өхөр хариулаач залуу хүн мяндсан шилбүүртэй байгаа гүйж явна. Ингээ гүүгээ явж байгаа улхтайгаа зэрэг нэг жаахан ард түмэн жаахан хямралтай яаруу сандруу хүн шиг юм гарч болзошгүй шиг маягтай эдэр залуу хүн байгаа болохоор ялхсуудад нэг дунд зэрэг өндөр настай хүн жаахан хатуу ширүүн байх шишээтэй. Энэ ард зуны гадна цаана нь бас албадаягаар нь килдэг. Тэр залуу хүнд бол нэг одоогоор ярил нэг дунд зэргийн тушаалын улсуудыг ярьдаг. Өвгөн хүнд бол төрийн дээр сууж байгаа улсуудыг ярьдаг. Хүүхдийн тухайтад бол нийт ард түмнийг боддог байх юм. Тэгэхээр тэр улсуудын явдал мөрд ямар байх уу гэдгийг бас цаанаас анхаарах ёстой. За тэгээ ногоон дээлтэй байгаа болохоор энэ жилдээ ногоо цагаан сайн гарах маягтай өснө хоошоо хийсэн болохоор нэг тийм жаахан салхи шуурхтай байж магадгүй шиг. Өхрийнхаа өмнө явж байгаа ашуутай. Тэгэхээр өхөр нь нийтдээ улаан биетэй байх юм. Улаан биетэй байгаа болохоор жаахан дулаа халуун хүн шиг жил болох. Тэр дундаа ярихтаа газар одоод нь көх байна шүү дээ. Одоод нь көх байгаа болохоор хуур вороо гайгууд өрөн ормоор шиг маягтай эвэр сүүл чих энэ төр нь шар байгаа. Тийм болохоор жил болгоно ихээр өвс ногоо сайтай гайгуу аштай давтай байх маягтай омруу ногоон байгаа юм. Омруу ногоон байгаа учраас жилийн чээж бүх соёр гээд нэг ярихад жилийн цээжээр ногоо могоо сайхантай ийм жил болох маягтай. Тэгээ ерөнхийд нь дүгнээд хэлэх юм бол энэ жилийн хувьд хурвороо цагтаа буусан ногоо цагаа гайгуу шиг гэхдээ ард түмэн болвол сэтгэл санаагаа сайн бариад тэгээ хийн арын шин давтагдахгүй
байх шаардлагатай. Тийм биш байх юм бол хааны хатуу цааз гэж хэлдэг юм уу? Зарлиг ном гарч болзошгүй ийм юм байна. Өөрийнхөө үзэл бодлоо сайхан баримтлаад тэр номын ёс ямар байдгийг, хаан төрийн ёс ямар байдгийг, хууль дүрм ямар байдгийг гэдгийг анхаараа. Тэгээд монголчууд сайхан жил морилж ирэх юм байна. Монголчуудны ярьж явах юм аа. Юу гэж хэлэх вэ гэхээр хоол хэм бол гутнаа, эвл хэм бол бүтнэл гэж хэлж явах юм. Тэгэхээр хоорондоо сайхан найрамдалтай, ноёдууд хоорондоо хэрэлдэж носолдоод бол ногоо гарахгүй гэж хэлдэг. Тэгэхээр ард түмэн гिचхээс гадна ахалдаг дээр нь байгаа улсууд ус ном журмаа сайн баримтлаад ёс суртахуунаа хөтлөөд явах юм бол хамаг юм өршөөсөн сайхан хаттай жилийн сөрөөр дарагч гэмэх гал морин жилмэн дайхквад начна хөлөө болгон төвөргөнө тавшаад хүрээд ирлээ. Тэгээд та бүхэндээ энэ жилдээ юу сонсон эсэн гүсэл чинь битээд ажил үйлс чинь 10 удаа шиг сайхан баг. Сансан гэрэг шин салуу тутрах шиг аривчяхын өрөөлийг дэвшүүлье.